За удахгүй та бүхэндээ өмнө рилүүдээр гэр бүлийн асуудлыг ер нь бол их хөндөж ярьдаг байсан. Энэ удаагийн одоо видео контентээр удахгүй нь болохоор гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байгаа, даалт хэлбэр өртөж яваад байгаа бүсгүүчүүд манаас маш ихээр надад хандж байгаа. Тийм болохоор өөрсдийн биеэр одоо удахгүй дээр мань ирж одоо ярилцлага өгч тийм ээ. Одоо нийгэмд байгаа даалтаас одоо гэр бүлийн хүчирхийл ямар зүйл гэдгийг биеийн хилэмжээр болон хандлагаар үйл хөдлөлөөр за тэгэхээр нөгөө тал дээр одоо бид халдах гэсэн одоо хүчирхийлэг бол олон ангилна шүү дээ. Тэгэхээр хамгийн ихний төсөлд хамрагдсан бүсгүй маань 22 жил хань ижилтэйгээ ханилсан 2 хүүхэдтэй. За тэгээд хань ижил нь болохоор эхнэрийг ажил хийлэгдэггүй, бас их зодтой хүчирхийлдэг, цагдаа тандахаар чи гомдлгүй гэж одоо хэлээ гэдэг одоо өргөдөл гомдлын татуулаа авчдаг. За тэгэхээр та болохоор нөхөртөөгөө амьдарч исэн бүх цаг хугацааныхаа асуудлыг одоо ингээ сайхан яриад явчихна. 19 настай хата нийлсэн. Тэгээ 21 настай хата анхныхаа хүүхдээ гаргасан. Тэгэл тэр цагаас ер нь бол төрөөд нэг 2 жил босноо. Тэгэл ер нь задаж мэдэл ажил сургуульд ч явуулахгүй. Тэгэл задаж нүд нь байнга чи тэрэн дээр ач, энэ дээр ач гэж ямар ч хамаагүй хүний нэр зохиож ярина. Тэгээ хөдөөж авруугаа яваа тэр нутгийн хальт залуучууд руу яв гэж. Би бас нэг хөдөлгөөнд цэлж мэрэгчлээ байхгүй юу? Олон би уурхайн геологийн сургууль сурдаг байсан. Тэгж жагаад сурч чадаагүй жаа сүүлд ангаах хөдөлгөөнд цэлжээр сураад тэгсэн чи тэр уурхайн сургуулаа төгссөн бол чи ингээд одоо өчнөө ажил хийгээд мөнгө төгрөг олох гэсэн. Одоо чи ийм хөдөлгөөнд цэлж мэрэг хүний өвчтөе би барьж дандаа муу энерги чи гэртээ авчирдаг чамайг тийм ажил хийхээр миний ажил төрөл бүтэхгүй байна. Гэл бузар гэл дандаа цодч нүддэг. Тэгээ таныг одоо ажил хийхэд одоо нөлөө үзүүлдэг одоо ингээд тийм ажил дээр ирээл гадаа хүлээ цугаал нөө ажил руу хүмүүс ингээл орно штэ дандаа харуулж ярьсан өвчтэй зовлонтой хүмүүс ах штэ. Гэхдээ хүмүүс ингээл эмнэлэг рүү ингээл орохоор чи яасан тэрийн тесттэй сайхан байсан уу мэсэн үү гэл дандаа тийдэг. Нэг өсөндөө таныг хардаад байна гэсэн үг тийм ээ. Тийм яг ажлын хашаа дотор ирээл зогсож. Тэгээд ингээд таныг ингээд зодохоор одоо яаж одоо тухайн таны биед одоо халдах уу тэр хүн. Дандаа толгой төрөх рүү хүстэн зулгаан чирнэ. Би нэг ажил хийж байгаад ингээд ноолоор ингээд хослол авсаасан хгүй юу. Намда чи энэ ажилчдын байр болохгүй тэгсэн чи намайг бүр хүстэд гудамжаар чирээд тэгээд тэр нь бүр ингээд урагдаад миний арьсруу гэж болоонууд шигдэж ор. Тэгээд таныг хослол авлаа гэж бодож байгаа юм уу? Би тэр нөө эмнэлгийн баяртаа явах гэж ингээд би хуцаа сэлцэн явах гэсэн. Тэгсэн чи намайг бүр ингээд гудамжаар хүснээс чирээд ус бүр төгтөгөр авнаад. Тэгээд энэ хажуудлаар ингээд ирсэн чинь нөгөө бүр ингээд зулгараад бүр юу ч хаахгүй. Нөгөөдлийнх нь энэ нэтлийнх нь хуцна. Тэгээд бүр ингээд арьс руу ингээд чулуунууд нь ингээд шигдэж ороод. Тэгээд би ухаалцсан юм шиг байгаа. Өөрөө мэдгүй. Тэгсэн чи дээрс бүр амар их усах зүгс ингээд гадаа хүлдсэн гэсэн. Тэгээд та тухай цагдаагийн байрлал тандаг юм уу? Тэгээд чамайг юу л хаа газар чинь ална ялна гэл машин тэрэгтэй явж байгаа эсвэл миний машиныг унж явж байгаа л боршуур дээр бүр амар хараагаал машины өдөс мөрөхгүйд гаалчи гэдэг. Тэгэхээр одоо та тэгээд нөхөртөө ингээд чи надад гар хүрлээ гэхээр одоо юу гэх вэ? Чиний үүлээ чи өөр. Чил тэгээд чамаас л хэлээдтэй гэл утга учиргүй л тэгээд яриад. Тэгээд цагдаа та ингээд өмнө хандж ийсэн үү те? Тэнийг нэг удаа хэлсэн. Тэгээд цагдаа нь болохоор юу гэх вэ? Өө чи намайг бүр айгүйх зодоод тэгээ би бүр цухтаад нөгөө уцаараа хол зогсож байгаад гэрээсээ бүр хол зогсож байгаа цагдаа дуудаад тэгээд зааж өгөөд гэрээ. Тэгээд цагдаа шууд ороо яасан. Ороод нөгөө манай нөхрийг аваа гараад ирсэн. Тэгээд юу яасан. Тэгээ нөгөө тэр хамгаалтын юунаас гэр бүлийн хүчирхийллийн нөгөө нэг
хамгаалах байрны хүмүүс ирээд нөгөө дүгнэлт хийгээд тэгсэн чинь нөгөө амь насанд эрсдэлтэй өндөр эрсдэлтэйгээд тийм дүгнэлт гарсан ахгүй. Тэгээ би нөгөө шүүх хэмлэгт үзүүлээд тэгээ нөгөө аягүй их зодсон байсан болохоор ингээл нийл битүүх хэвц 5 хилийн нөгөө будаа идэв шнэ. Пакеттай будаа тэрүүгээр нүтцсэн ахгүй намайг. Тэгсэн чинь ингээд битүү гимтэл аваад том ингээд хөрцөөс. Тэгээд тэрийг үзээд нөгөө шүүх хэмлэгт дүгнэлт гараад эрсдэлтэй хамгаалах байранд оруулсан. Тэнд болохоор та 15-аас 16 хоног онсон. Тийм. Ганцаараа. Тэгээд гараад ирсэн чинь тухайн нөхөр маань юу гэсэн? Би цагдаа л ичсэн юу ч надтай дуугараагүй. Уучлаарай гэтгсэхгүй уучлаарай байх гэж ингэхгүй. Миний буруу исэн байна гэд. Тэгсэн чинь тэгээд тэр намаа гарч ирээ эртэл ингээ бай цагдаа л агаадсан. Тэгээд тэгснэ чи ингээ өргөдлөө чи намайг хачна гэдэг. Чи өргөдлөө чи миний буруу байсан гэд яачих. Хэлээд чи ингээ өргөдлөө бичээд өгчих юм бол би яагаад та ажил төрлөө зохицуулах болохгүй би энэ ч авыг дацтай хамаагийн юм болохоо байлаа. Гэтгсэн тэгээд би цаад нэрэл юу ах юм болов би урд нь ингээ цагдаа магдаа тандаад ингэж гайгүй юм чинь бас гайгүй учиртай болчих юм болов гэж дотроо бодохгүй. Тэгээ очиод өргөдлөө биччихээд хамт яваад өргөдлөө бичиж өгсөн. Тэгэл дүнгэж гэртээ орж ирээл шууд би орж ирээд шууд хаалгаа бүр ингээл хав хэдлээ чи яасын хүний мах сордгийн чи яасын хүн цагдаад өгдөг ингээл шууд намайг бүр амар хөшгчөөл бүр хоёр тийш хацар бүр ингээ авалтсан. Хан ман руу нүргүүлээд. Тэгээд тэрнээс хойш тантай ямар нэг арга хэмжээ аваагүй юм уу? Үгүй би тэгээд 2 жил гарны өмнө хөдөө явцаа хуран шууд цогтаад явцаа ахгүй юу. Тэгээд тийм 2 жил гарны өмнө тэгээд хүүгээ аваад хувцсанраа аваад юм гэрээсээ хэрэгтэй юмнууд аваад тэгээд цогтцсан. Тэгсэн чинь манай хүүхд хүүхдтэй л хавдлагаас ирсэн юм шиг лээ. Хадаадны хавдар туссан цусаар болж өгөхгүй дээ. Тэгэл манай хүүг ээж аавдар очичгалдаг гуйгаад. Тэгээ аав гуйж дахиж тийхгүй гэж ингээд бүр айгүй гуйгаад. Тэгэл чистөө тэгээ би чинь 21 настай хата төрсэн гэр чинь 19 жил болж байгаа хгүй төрөөгөө. Тэгэхээр чи хар савтай бузралаа чи хүүхд гаргахгүй маргахгүй гэдэг. Тэгээ та тухайд цагдаа төгсөн гомдлоо татаж явж байсан. Тийм өргөдлөө бичээд гомдлгүй миний буруу байсан нэг тийм нас маргалтаад миний буруу байсан гэж тухай үедээ нөгөө надад гэртээ ахтай айгуу сайн хэлээд тэгээ би тэрийг ингэ бичсэн. Өөрөө хажууд ойлгож байгаа бичсэн юм уу те? Тэг хамтарчаад. Тэгтээ гэртээ ахтай чи тэгж бичээрэй ингэж бич. Гомдлгүй миний буруу байсан гэж бич. Тэг байр зараад дүүгээ сургуульд явуулахаа мөнгө зүнгийг аваад тэрүүнээс нь болоод чи юу атсан миний буруу байсан тэр мөнгө зүнгийг би үрцэн байсан гэж хэлгээд. Тэгээ бас нөгөө хагалгаанд орчихсон чинь гэвтээд би бүр ингээ босч чадахгүй. Тэгээсэн чи бити худлаа байшлаад чи бос чи хар өглөөгөр бас чи цай майгаа чанж энэ гэрийнхаа бузрыг арилга уур муур гаргаж яа цай мэ чанмаа. Би бүр босч чадахгүй дүнгийн нэг хагалгаанд ороод удааг байсан болохоор 2-3 хансан хэмлэгээс гараад тэгсэн. Тэгээ би парнаас ингээд түшээд босгосон чинь босч чадахгүйсэн хгүй юу. Хөндөр ороод тэгсэн чинь намайг битээ худлаа байшлаад чи гээд өшгөлцөн чинь миний ингээ ояа задраад одоо бүр амар болцсон ингээд бүр шууд махнууд нь ингээд сэтсэт ингээд аваад. Тэгэхээр одоо энэ хүний ээж аав нь гэж хүн байгаа юм. Хэлж ярих хүн байхгүй. Таны ээж аав гэдэг хүн? Аав саяхан өнгөрсөн ээж бол байгаа. Ээж маань жоохон бие муутай. Гэхдээ бидрийг бүр маш их хайрлж өсгсөн. Тийм хүн. Тэгэхээр одоо та бол ер нь бол салил гэж бодож байгаа юм биш үү тийм үү? Өдөр болгон барагдчих л боддог. Би бараг нүдэрээ бүх юм хэрэгтэй юмнуудаа бараг боогол цүгэлцэн. Яаж явах учралгүй ээж дээр очир ээж дээр ээжийг минь зооч юм болов. Бид нар үгүйсээ дандаа эмхтэй ах мах их дүү эртээ дүү мүү байдаггүй. Тэгээ аав маань сайхан
4 сарын сүүлээр өнгөрсөн байхгүй. Тэгээд маань тэр өнөө сулаа хямраад нүдэндээ хар болтой төрөгцсөн байна. Хүний биед хурж халдаж хүнийг доромжил цохих нүдэх энэ бол аюул асуудалтай байхгүй. Хэрвээ өөрөө чинь ингэж зодож байгаад өөрөө ингэж янз бүрийн асуудал болоод наазах нь муугаар бодоход ингэж бэртэл гимтлээд дийлэхгүй хүчүүл яах вэ? 2 хүүхдийг чинь хэн авч явах вэ? Энэ аюул чухал зүйл байхгүй. Тэгэхээр энэ зүйл дээр маш их зүйл дээр юу яахгүй бол анхаарч өөрийгөө бодож авахгүй бол эргүүлээд эрүүл мэндийн талаараа өөрөө тах охирно тийм ээ. Тэгэхээр энэ асуудал бол аюул чухал зүйлийн нэг учраас та бүр одоо хүнд хэцүү сэтгэлээс гардггүй зүйлүүдээ надад тодорхой бүр дахиад үлдсэн зүйлээ надад хэлж. Би бас нэг ажиллаа тараад явжсэн чи тасаад авъя гэдгийгсэн. За гэдгийгсэн. Тэгээ би нэг хоол хүнсний юмнууд бас авчаад гурил нэг пакеттэй илсэн сахар эдэр ингээ авцсан. Өндөг эдэр авцсан явжсэн байхгүй. Тэгээ тасаад авъя гэд намайг тасаад авсан. Тэгсэн чинь яагаад би амдаа ингээд нам өдөөс тасч аваад зарим юмнуудын маань өргөөд тэгээд машин цэшилгээ хийх юм болоо гэдгсэн чинь аваар таарал намайг машинаас бууж ирсэн ажлын ойрхон. Тэгэхээр би ингэсэн аваараа гээд нөгөө юмнуудаа ингээд өгсөн чинь яасан чиний басыг чи би тэгээ барай явах уу гэснээр бүксрөө өшгөлцсөн аахгүй юу. Амар би тэг бүр явж чадахгүй. Тэгсэн чинь нөгөө нэг арцгны яс нөгөө ломногны яс ингээд цуурцсан гэдгсэн. Тэгээд ондогны ясын одоо цууртал шгэлж байгаа юм. Бэржээс илсэн сахар идрээр гэртээ очсноо гэж ер толгоор ингээд торороо шууд ингээд савцаахгүй гэсэн чинь яс чихний хингэрэг хагараад ирөө бас ингээд хагас молтралтай гинтэлтэр очиод дүүгээд дутаад. Тэгээд нөгөө имэра энэ зүг авахгүйсэн чинь тэгсэн мэн би бүр ярьж чадахгүй. Бас хамаа ангахаар энтлэн гэж дээр аваад гарч ирээд таахгүй яасан. Тэгсэн чи ирүүний ясан малтарсан байна. Чихний хингэрэг цаарсан. Тэгээ нэг итгэн чих одоо ер нь бүр нэг хальсаар нөхүүлсэн. Тэгсэн бүртгэнгөөс нэг тийм бүр уцаар ярихаар ингээд сонсох. Интеллигент чин дээрээ байхаар арай гайгүй сонсогдсон. Сайн сонсох. Интеллигент ер нь олж авах муу сонсогддог болсон. За тэгэхээр гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байгаа бүсгүүчүүд маань ер нь артлыг ингээ өнгийгээ харахаар ээж аав нь эсвэл байхгүй эсвэл ээж аав нь нэлээ ядарсан амьдралын төвшин бас доогуур эсвэл ээж аавыгаа сэтгэлийг зовоогоод яах вэ гэд ар гэрийнхэндээ хэлж чаддгүй одоо маш их төвчээр гаргаа яваад идэг. Эцсийн дүнд саллаа гэхэд хаана очих вэ гэдэг зүйлээс болж одоо тийм ээ өөр хүүхэд маань өнчирчих юм болов гэдэг үднээс тэр эр хүнийг уучлаа яваад идэг. Би гэртээ ирээд алхтаа амарч чадахгүй наа чи уйлаад байгаа юм шүү. Би нэг галтаагаа цэвэрлжсэн байхгүй. Тэгээд одоохон миний ах ээжигээ 5 минут хүлээж ээж нь одоохон ажиллаа дуслаа. Цэвэр дуслаа сүүгийн одоо үе гэд. Тэгээ усаа буцлах чи сүүгийн яг найруулад хооронд мусын сэлбчээсэн тэгсэн чи шууд араас нэг том ажлынхаа хутлыг шийдсэн. Тэгэхээр одоо энэ байр байдлаа одоо тийм ээ цагдаа хууль хяналтын байгууллагад хэлж чадахгүй хэлэхээр өөрөө асуудалд орно гэдэг эсвэл чи цагдаад хэллээгээд гарч ирээд ингээд зоддог. Ийм хүчирхийллийн тухай бас одоо олон бүсгүүчүүд маань дуу хоолойгоос нэгтгэмээр байна. Тэгээд одоо би бол ийм одоо тийм ээ хүчирхийлэлд өртсөн яваа эмэгтэй би яах ёстой вэ гэдэг арга ухаанаа олохгүй байгаа маш олон одоо бүсгүүчүүд хандж байгаа үгээр сошиалоор энэ зүйлийг гаргаж байгаа одоо учир шалтгаан гэх юм бол нэг ч эмэгтэй хүн битгий гэр бүлийн хүчирхийлэл болон хөндлөнгийн хүчирхийлэл битгий өртөөсөө эмэгтэй хүн гэдэг чинь тийм ээ аз жаргалтаа сэтгэлийн амар амгалан эдэлж явах хэвээр их хүн гэдэг одоо ураг удмыг залгамжлах одоо тийм ээ залгамж халаа гэж явж байгаа шүү дээ. Тэгэхээр бирээ бас хайрлах хэрэгтэй. Хажуудаа авч суусан хань ижлээ хүндэт гэж хайрлаж халамжлах хэрэгтэй. Яагаад ингэж зодож нүдээ тийм ээ ийм айхтар одоо байр байдалд оруулаад байгаа зарим бас ирчүүд маань бас нэг зүйлийг бас ойлгох болоо гэж бодож байна. Энэ асуудал цаашаа даамжраад хуулийн хэлтийн байгууллагууд угаасаа хараа хяналтанд таавах болно гэж би найдаж байгаа.